сарын тэтгэмжийн асуудал, хүүхдийн мөнгөний асуудал, оюутны боловсролын зээлийн асуудал, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тэтгэлэгтэй холбоотой асуудал, машины тэтгэврийн насыг 5 жилээр наажлуулахтай гэх мэтлэн эдгээр мэдээллүүдийг тодорхой бодиттой асуултууд асуусан хариултуудыг авсан учраас би үүнтэй бас асуухгүйгээр дараагийн өөрийнхөө гол асуудалд анхаарлаа хандуулъя гэж бодож байна. Төсвийн тодтолтын материалтай танилцлаа. Тэгээд энэ дундаа хүний хөгжлийн сангийн төсвийн тодтолтын тухай энэ материал дээр хамгийн гол зүйл болохоор энэ гадаад зах зээл дээрх уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үн буурсан, төгрөгийн ам доллартай харьцах ханш 2016 оны төсвийн жилд үргэлжилж суларч байгаа ийм нөхцөл байдлуудтай холбоотой тэр Эрдэнэс 5-7 хувьцаат компани төлөх урьдчилан төлбөрийн үрийн үлдэгдлийг 2016 оны одоогийн байдлаар 60.2 тэрбумын төгрөгөөр бууруулах энэ сандыг бол дэмжиж байгаа. Ер нь бол Өмнөгүй аймгийн хэмжээнд энэ Өмнөгүй аймаг дээр Эрдэнэс 5-7 маань уул уурхай үйл ажиллагааг явуулж байгаа бүгдээрээ мэдж байгаа. Одоогийн байдлаар энд өдөрт 300-аас 600 тэрэг техник нүүрсийг түүхийгээр экспортод гаргаж байгаа. Хятад автомашинууд ихэвчлэн явж байна. Үүнд хятад Монгол жолооч нар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд та бүхэн бас хэвлэл мэдээлэлээр мэдсэн бах. Үйл түвшний эвлийн хорооны дарга нь өөрөө шатаж эсэргүүцлээ илэрхийлж байсан ийм нөхцөл байдлууд бол яалчгүй юм бодит хөрсөн дээр байж байгаа. Орон нутгийн байгууллагатайгаа хамтарч ажиллах, орон нутгийн боловсон хүчнүүдийг ажлын байраар хангах, орон нутгийн энэ бизнес эрхлэгчдийг дэмжих ийм бодлогод бол энэ байгууллагт байдаггүй. Энэ дээр би бас цаашд анхаарах зүг болов уу гэж бодож байна. Нөгөө талаараа Эрдэнэс 5-7 бас гол захирал бас ярьж ирсэн. 2015 оны жилийн эцсийн байдлаар 120 сая ам.долларын өртөө. Гэтэл эхний 6 сарын байдлаар тэнд ямар ч үйл ажиллагаа зогсоогүй бүтэн 24 цагийн хугацаанд нүүрсний тээвэр урагшаа гарч байгаа. Энэ тохиолдолд бараг л 10 орчим сая долларын л өр буурсан. Нэгсэндээ одоогийн үлдэгдэл 110 орчим сая төгрөг. Ийм мэдээллийг би авч ирсэн л да. Тэгэхээр энэ төсвийн тодтголтой холбоотой өнөөгийн нөхцөл байдал ямар бодлого баримталж байгаа юм болоо тухайлбал одоо бол зах зээлийн үнийг би өсөж байгаа гэж харж байгаа. Энэ 5-7 нүүрсийн үнийг өсгөх боломж байгаа гэж харж байгаа. Өөр төлөх ёстой юу, төлөх ёстой үнэн энэ бол бас зайлшгүй шаардлагатай. Тийм учраас валютын орлого, татварын орлоготой ийм экспортыг дэмжих талаар манай энэ тодтолтыг оруулж иж байгаа манай бодлогын хүмүүс маань ямар төвшөнд анхаарлаа хандуулж байгаа юм болоо, үүнд ямар бодлого баримталж байгаа юм болоо, төсвийн тодтолтын бодлогод энэ асуудлыг анхаарч үзсэн үү гэсэн юм асуудал байна, гол асуудал байна. Нөгөө талаараа хүүхдийн мөнгийг маань сонгуулиас хойш 7-8 сард ерөөсөө зорилтод бүлгэд олгодоогүй байгаа юм лээ. Яг төсвийн тодтолтын энэ хуулийг хүлээж байгаа гэж бодож байна. Тийм болохоор мэдээж энэ тодтолтын хууль маань батлагдсанаар энэ хүүхдийн мөнгийг яаралтай олгоорой. Сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүн гээд айл гэрээ өрхөд хэрэгцээтэй бодит юм боломж нөхцөл яалчгүй энэ зорилтод бүлэгт байж байгаа. Бидний сонгогчид энэ талаар нэлээд асуудлуудыг тавьж байгаа учраас энийг бас яаралтай олгох энэ сандыг бас дэвшүүлж байна. За тэгээд баярлалаа. За цоож сарын сайд хариулъя. За амар зай гишүүний сонлыг хүлээж авлаа. Тодтгол батлагдсны дараа хөөгтийн мөнгийг яаралтай олгож эхэлнэ. Одоо бол хөөгтийн мөнгийг олгох хэмжээний тийм санхүүгийн хөсвөр сангийн яам дээр алга байна. Сонлыг хүлээж авлаа.